Оросын цэргийн хүчин сүүлийн 2 хоногт Сирийн улсад агаараас цохилт үзүүлээгүй гэдгийг лавг гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр Батлан хамгаалахын төлөөлөгч Игорь Коношенков хэллээ. Орос улбаны улс болоод Америк нэгдсэн улсын 7 хоногт Сирийн галыг зогсоох гэрээг хийх төлөвлөгөөг боловсруулсан. Энэ төлөвлөгөөгөөр Пүрэв гарагийн оройн 22 цагаас эхлэн гал зогсоох төлөвлөгөө хэрэгжих бөгөөд бүх тал Баасан гарагийн өглөөний 10 цагт гэрээгээ танилцуулах юм а. Гал зогсоох гэрээ нь Сирийн улсад террорист ажиллагаа явуулж байгаа Исламын улс бүлэглэл Аль-Нусра фронт болоод бусад террорист бүлэглэлд хамаарах юм. Өчигдөр Сирийн ерөнхийлөгч Башар Асад Оросын ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар холбогдож Сирийн засгийн газар дайсагналыг зогсоохыг дэмжиж ажиллахад бэлэн гэдгийг хэлсэн. Америк болоод Орос улс энхийн хилэлцээр хийх төлөвлөгөө боловсруулсныг үл харгалзан Турк улс Сирийн газар нутагт их буугаар гал нийсээр байгааг Оросын Батлан хамгаалах яам онцлолоо. Тиймээс Туркийн цэргийн ажиллагааг зохицуулахыг хүний эрхийн байгууллагуудад уриалсан байна. Энэ зуур нэгдсэн үндэсний байгууллага Сирийн Дер аль-Зор хотод хүмүүнлэгийн анхны тусламжийг онгоцноос буулгалаа.